Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр санхүү чирмийнхаа банк, ATM карт гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд банк, ATM карт гэдэг сэдвээр болохоор яг сэдвтэйгээ адилхан одоо банк гэж юу вэ, ATM гэж юу вэ, карт гэж юу вэ гэдэг талаар одоо гардаг. Тэгэхээр ингээд самархан аавтайгаа цуг ингээд гахаа нь мөнгө цуглуулдаг байхгүй юу? Тэгээд самархан маань ингээд тэр ингээд гахаа нь ингээд дүүрсэн. Тэгээ гахаа хаглаад мөнгнүүдээ авдаг байхгүй юу? Тэгэл аваачаад банк гэдэг газар руу очив. Тэгээд банк гэдэг газрыг самархан ингээд өмнө нь очиж байгааг болохоор мэдэхгүй. Ерөөсөө ингээд мэдэхгүй. Яг яадаг газар гэдгийг сайн мэдэхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд аав нь ингээд самарханаас мөнгөний аваад тэр ингээд үйлчлэгчт нь ингээд өгчдөг байхгүй юу? Тэгээд ингээд самархан ингээд шинэ гайхаад зочирдоод тэгсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд аава яаж байгаа юм бэ? Миний мөнгө энэ яагаад миний мөнгө энэ ихч өгч байгаа юм бэ гэдгсэн чинь аав нь энэ газар нь болохоор чиний мөнгийг одоо хадгалдаг газар юм аа гэд хүүхдтэй тайлбарлаж өгсөн байдیں۔ Харин ATM нь болохоор энэ банкнаас гарчаад явж яхад нь ингээд замданд харалдаг байхгүй юу? Ингээд яг жижигхэн ийм ерөнхийдөө бол мөнгийг картнаас одоо бэлэн мөнгө гаргаж авдаг газрыг одоо ерөнхийдөө ATM гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд аав нь хүүдээ яг саяны миний ярьсан юмыг ингээд хүүдээ хэлж өгөө. Дараа нь болохоор гэрийнхэн тэнцээ байдаг банкн дотроо бас би нэг хэлхээ марчихсан нэг карт ингээд захиалдаг байхгүй юу? Тэгээд бас хүүхд самархан ингээд карт гэж юу юм бэ гэж ааваас асуусан чи аав нь болохоор ингээд чиний одоо ингээд бэлэн мөнгө чинь нэг одоо ингээд багцолгоод ингээд тэр карт руу дотор чинь хийчдэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр картын дотор чиний хадгалсан бүх мөнгө байгаа гэд хүүхдтэй хэлэхэд тэгвэл эн чинь амар юм байна штэ гэд тэгээд хүүдээ хэлсэн. Тэгээд энэ бол карт гэсэн үг. Одоо картаар тэгэхээр бид бүхэн худалдаа авалт хийхэд илүү амар байх нь штэ. Зүгээр ингээд картаа зураад эсвэл нөгөө нэг кодоо хийж одоо уншуулад тэгэл худалдаа авалт хийчих болдог. Тэгэхээр банк гэдэг бол одоо мөнгөө хураалгадаг газар. Тэгээд ATM бол ингээд картнаас бэлэн мөнгө гаргаж авдаг газар. Тэгээд бүх одоо утсаар ингэж мөнгө гаргаж утсаар ингээд шилжүүлдэг тийм аппликейшнуудын одоо картнуудыг бэлэн картнаас одоо ингээд өөрт чинь мөнгө байх юм бол тэрийг ингээд бэлэн мөнгөөр гаргаж болдог газар. Харин карт бол яг ATM-ийн эсрэг үйлчилгээгээр болохоор ингээд тэр их бэлэн мөнгөө чинь карт руугаа хийчдэг гэсэн үг. Тэгэхээр тэр картын дотор нь болохоор чиний хуримтлуулсан бүх одоо ингээд мөнгнүүд байгаа. Тэгээд дээрэс нь одоо худалдаа авалт хийхэд илүү амар болгодог одоо зүйлүүд гэсэн үг ээ. Тэгээд саяны миний ярьсан зүйлүүдийг энэ сэдвээр ярьсан шүү. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Баяртай.